Beno. Beno. Хүн байна уу? Бено. Хүн байна уу? Хой байна уу? Хүн байна уу? За чи тэр үнтэй йогурт идэхгүйсэн юм. Иднэ жоохон байж байгаа л идэхсэн. Жоохон үнэрлээ, жоохон хараад ингээд үн цэнийг мэдрээд байж байгаа. Иднэ гэж. Гэтэ тэр мөнгөөр чинь нөгөө нэг Монгол ийм жимстэй тарга авчихсан зү. Тэрийг гэтээ би бас амар үн цэнийг мэдэрч идэгс жоохон бах та. Жоохон доолны тэр чинь хямдхан байсан шүү дээ. Хэн мэдлээ өөрийнхөө мөнгөөр авч өгдөгөөсөө хуурхан л олддог гэсэн надад л. Би ингэж иддэг гэсэн. Йогурт. Яг би энэ цэгэр савын санаж байна. Тэг ингэ жижигхэн халбага байдаг штэ. Тэг ингэ жижигхэн халбага барьж байгаа. Ямар ч гэсэн ингэ энийг нэгээд ингэ тагийг ингэ толоо. Тагийн долоош дуусаад тавилаа. Тэг халбаараа ингэ дээдлийг ингэ жоохоо ингэ халбагдаж аваад. Тэгээ ингэ шууд долоохгүй заяо. Баг багаар ингэ долоогоод ингэ 3 удаа долоогоо халбагдгаад дуусгаж байгаа. Дахиад ингэ тойруулж ингэ авч байгаа. Дахиад ингэ. Тэг хамгийн төгсгөлд нь савыг нь долоогоод хил хүрэх газар хүртлээ долоогоод дуусгах гэсэн. Би тэгээ хуруугаа идэх гэсэн. Хуруу ихээр яг гоё явдаг те. Хил яриа хүрдэггүй маа. Ийм бүр аим үнэтэй явж байгаа. Аим үнэтэй болцсон байдیں۔ 3800 ш. Мэдгүй авсан чи гороноос. Гэтэ арай одоо энэ 3800 тийм одоо юмны үн арай гитэрч байна. Таарсан. Тэгээ хоёлаа сая ер нь кинонда зориулж нэг баахан юм ер нь захмахаар явж аваад ер нь юмны үнийг амар юмны үнэнд амар мэдрэг болцсон уу? Тийм байж бас магадгүй амар үн. Тэгж болоо та. Тэг нэрэл захуудаар ингээд хэмтгэн. Гэтэ яг нөөт авахгүй байгаа. Тэрийгэ ботлоор баг дүндээ дүн юм шиг. Тийм. Бас тийм. Тийм. Гэтэ бас захууд бас бүгд бас хэмт юм ш тэ. Амар дураараа үн хэлж ийлээ ш. Тэр юу байлаа? Нэг 3 газараар яг нэг адилхан юм асууч 3 өөр үнэтэй болоо. 5 цагаан өнгөтэй дийзээс. Тийм. Яг зүгээр нэг юм цагаан өнгөтэй зүгээр юм цолгоо юм жижигхэн дийз авахад нарантул тавьсан тэ. Тийм. Тэгсэн чинь нэг газараас асуусан чинь 6000. Тэр хавцаа 6000 ойлоо. Тэгсэн чинь 4000. Тийм. Тэгээд 2000 байсан. 2000. Тэгээ 1500. Гадаа гарсан чинь 1500 байсан нөө баялаг өндрөө дотроо. Тийм үттэй. Ямар ч ялгаагүй цагаан даваг. Гэтэ 6000-аас 1500-ийн хооронд үн хэлбэлцэж чинь гэж боддоо. Арай хитрхи байгаа өстэй. Тийм. Зүгээр тэ одоо 1500 2000 байсан бол ингээд за дотор гадар 500 төгрөгийн ялгаа гэж бодгсон тий. 6000-аас 1500 бол гişээрээ. Эсвэл би бас тийж бодсон шүү дээ. Захын одоо ингээд 8-ачтэй шүү дээ. Одоо ингээд үнэ асууж байгаа хүнийг нь харж байгаад үнийг хэлдэг гэж бодсон шүү дээ. Магадгүй. Харж байгаад нэг юм ер нь минь нүгээр явдаггүй тийм царайтай хүн байх юм бол ингээд хүнтэй хэлээд. Би хараас захыг хүлцэн царайтай хүнд яг үнэнийг хэл. Тэг тэгдэг баг. Ер нь бол одоо яг захаар явахтай нэг юм сайн ингэж юм ярьж хөөрж ингэхгүй л бол ер нь бол даблтуулах юм бэл. Тэд нар бол өстой нэрээ юу ч бодохгүй даблт шүү дээ. Уусаал юм ааш цаагч бүгд ийм байгаа гэл. Тэгэл за нэрээ цаагур нэг байгаа юм болов яа. Манай хамгийн хямдхан чигээр асуугаад үзэх гээл. Тэг амар өөртөө итгэлтэй. Тэгэн готлон за нэрээ л энд бас хямдхан байгаа юм байлгүй дээ гэж бодоод. Би яагаад нөө хил хураа 60,000-аар авсан гээгүй юу? Тийм гэсэн чи 45,000 гэсэн шүү дээ. Би ч тэрийг тийм үдээ гэж мэдчихэл байсан л та. Тэгээ тэр ах яг ингэ шууд ингээд яг ингэ өдрөө харж байгаад энэ хүмүүсээ мэдгүй царайтай гэж 60,000 гэд. Тэгээ тэгэхээр нь би гэн өдрөө нь харсан чи тэр ах ингээд дэлчихэд байсан байхгүй. Тэгэл би за гар татмаргүй санагдаад хил хураах та. За тэгээд 20,000-д нь хоол авч идэгтэй ах маань гэж бодоод өчтөө 60,000 нөхөд авсан. Энийг тийм юм байд юм шиг үлээ.
Тэгээ сая тэр нийгмийн асуудал юу гэсэн бэ? За би одоо ингэж яа миний бүр амар нойроод Яа нэ. ингэсэн за ингээд юу яаж байгаа байхгүй юу? Ер нь ингээд одоо сая ингээд нэг баг болоод тэгээ ингээд 9 ингээд одоо үе тэнгийнхаа одоо залуучуудыг ингээд цоглуулад за яг хуу надаас доош дөрвдүүлдэ тэр нөхдүүд маань. Гэтэл үе штэ тийм. Тэгээд үеийн одоо тэр нөхдүүдтэй ингээд хамт цугаад ингээд юм ярилцаа тэгээ ингээд яг ингээд уг нь бол ингээд хөнгөн ингээд харилцан яриа ингээд дөрнөн готл ингээд зүгээр ингээд Facebook дээр одоо ингээд сошиал дээр Instagram дээр гарч байгаа ингээд янз бүрийн юмнууд ингээд яри тэрийг харсан уу энийг харснаа харсан тэрс аим шааж байгаа зингиж байгаа тэгж байгаа заа гэнгээ өнгөчж байгаа байхгүй. Тэгсэн чинь бид нөгөө нэг одоо гүнзгий яриа одоо өрнүүлэхэ байцсан ч юм уу эсвэл ингээд нэгнийхэн талаар сонирхоо байцсан. Өөр зүйлийн талаар ил сонирхдаг болсон. Гэтэ тэр нь өөртөөс нь хол байхгүй байгаа байхгүй юу уг нь бол өнөөдөр хоёулаа ингээл Instagram ухаж байгаа л Hailey Baby-ийн талаар ярьлаа гэж бодъё л тоо. За. Гэхдээ энэ тэр хүний тухай хоёулаа 7 хоног ярих юм бол утгагүй зү тий. Нэг өдөр тий нэг хэдэн 30 секунд хахад хангалттай тий. Хэдэн минутыг ингээд зарцуулаад нэрээд ингэсэн мессеж тэгсэн мессеж чи тэрийг харсна ингэсэн мессеж нүгээ заах ингээд юм. Олон талт мэдээллийг ингээд аваад сонир хачин одоо нэг юм сонирхолтой байх юм бол тэрний хандлаар ингээд ярилцж болно. Гэхдээ Hailey Baby-ийн тэр постыг харсан уу? Тэгээ бичсэн байлээ. Гэтэ чамд ямар санагдсан бэ? Гэт асуул өөрөө гэж асуухгүй нэ гэж юу? Тий. Тэгээд хэрвээ тэгээд асуух юм бол тэр хүн бас ингээд тий нэрээ би л байсан бол тэхгүй байх байсан ч юм уу тий би байсан бол тэгэх байсан. Тийм байх гэд нэг юм өөртөөхөө мэдрэмжийн талаар ингэж ярилцаж эхлэх байсан байх гэж би ингээд бодоод тэг ингээд яг нэг ангид ингээд яг ингээд 10 ангиас суудсан. Тэг ингээд байжсэн чинь тэр ингээд өсөвт. Яг л тийм юмнуудыг ярьжсэн. За ингээд оос нэр тэр ясээс нэтрэ маань нэг л ингээд тийм харснаа гэд. Тэгээ ингээд байжгаад нэг хүүхэд нь яг ингээд та нар ингээд нэг гоё агаарт гармаар санагдаж байна уу гэлтгсэн чинь дахиад маазраал. Гадаа хүүтэн баймгт маань айсээс тэр гэл тэгсэрнээсээ тэр ингээд яриа нэрээ ингээд өрнүүлэх гээд тахад бид нэр ингээд тэрийг бас хүлээж авах байцсан нэг юм. Ер нь л нэг юм хөнгөн харилцаатай болцсон юм байна да гэж харсан. Тэгсэн чинь хүүхд болгоныг ингээд одоо хүн болгоо ингээд нэг нэгээрээ ингээд юм ярьж байгаа аахгүй тэгэл тэднийг ингээд сонсгоо байцсан. Бас сонсож чадгаа байцсан. Анхаарал нь төвлөрөхөө байцсан. Тий. Бүр яг юм галзуу юм хүмүүс шиг. Тэг яг ингээд жоохон ингээд төвлөрөө сонсоод ингээд тэрийг бодоод энэ хүнд ийм мэдрэмж төрдөг юм байна. Надад ийм мэдрэмж төрдөг дөө ч юм уу нэг юм дүн шинжилгээ бодолт нэг тийм сонсолт байхгүй. Би бас тэгдэг байсан. Ингэсэн тэгсэн чи наад чи худлаа шааж байгаа ингэсэн ингээд би чамайг Тэгээ шууд ярианы сэдв мангар руу өөрчлөгдөөл. Тийм тэгэн гол нөгөө нэг ярьсан сүгнийх нь эрчин бууран гол өөрийнхөө тэр мэдрэмжийг яг гарах га байдсан чинь ингээд юм там юм дайралтууд ороод ирэн гутал болоод тэгснээ мастаг аваасахын тулд дахиад юм хөнгөн сол юм руу ингээд яваад орчих. Чамд яг тийм мэдрэмж төрсөн баг те хамгийн хүн дээр гоо юу? Аль хамгийн хүн дээр. Саяны чиний хэлсэн шиг тэр мэдрэмж. Гүү. Гүү юу? Гүү. Тэгээ чи яаж тэрийг мэдсэ? Анзаарсан байхгүй юу? Өөр хүн тэгжсэн болохоор. Тэгээд тэр талхлаар ингээд яг намаа ингээд за чи яар гэдэг ингээд тэгээ би ингээд намайг ярангуул бүгдээр ингээд чимээгүй сонсоод байгаа. Тэгээд дахиад бусдад нь ингээд ярьсан чинь нөгөөдөл чинь яас ингээд тэгээд тогтмол би ингээд нөгөө хүүхдийнхаа ингээд байгаа байдал хандлагын ингээд харангуутал нь яг ингээд ярих гал яг гэлээ хасаал ингээд байжснаа болол тэгэл нэг 2 секунд унтарснаа буцаад ингээд хасаад тэгснэ нөгөөдөлтэйгээ нийлээд шаал өөр юм ярьж байгаа байхгүй юу. Тэгснэ тэр хүн ямар мэдрэмж төрөх гэжсэн нөө ч мэдрэхийн завдлгүй ингээд сарнаад ингээд үгүй болоод ингээд тэгээд за манайхан ч тэгээд
Хадгуу. Бүгдээрээ ADHD хүмүүс. Тийм анхаарал төвлөрөлтгүй. Анхаарал төлөвлөлтийн дут мөшөрлөл юу гэдэг нүгэл амар serious нэртэй ш Монгол нэр нь нухацтай. Тэгээд нөгөө нэг бас ингээд одоо юм ингээл ярилцаал ингээл юу ягаал үзлээ л дээ. Чи юу өнгөрснөө хүлээн зөвшөөрөх хандлагатай хүн үү, хандлагагүй хүн үү? Яс юм уу? Тий. Одоо хандлагатай л байхыг хичээдэг шүү дээ. Тийм үү? Тий. Би болохоор бүр тас Хүлэн зөвшөөрөхийг хүсдэггүй. Яагаад? мэдгүй. Шалтгаангүй. Тий. Тэгээ тэрийг ухаж бодол бодгол ахaltaа гэхдээ би Бодохыг хүсдэггүй. Тий. That's why мэдгүй. Тий. За. Тэгээд тэгсэн чинь чи яг хий ингэ надаас асууа. За ямар асуулт вэ? За. Тэгээ би ингээд би хин бэ? Хариулт байхгүй юм чи надаа. Юу гэж хэлэх юм? Би мөнх гэрэл байна. Ингээд хариулт байхгүй за. Мэдгүй биш. Тэгээд Би нэрэ чи юм бэ гэдэг асуултанд юу гэж хариулах юм? амар нэрээ хэцүү хэлэх юм шүү. Өөр юу гэж хариулах юм? Тэгээд намайг одоо би гэж болгож байгаа юм одоо юу юм гэд бодоод үзгээ бас ингээд амар сонирм. Тэг нэг юм амар ядаргаатай юм гүн бодолт ингэж автсан 7 хоног байлаа за надаа. Йоо энэ сэрүүлгээ чи боловч болдгүй юм уу? Болдгоо гшөөх. Зураг авалт үе яг ингэж дуурсан. Яг рек явж байхад дүүд хин бэ гэж уурлахад гэсэн чи бүх хажууд нь бугуугаа ардаа. Ардаа гэхдээ би минийхийг сонсож байгаа. Минийх байна гэснээр ундраа ш тэгснэ. Амар гимшийн царайч байхгүй те. Минийх байж. За явъя гэж. Боловчаач ёо. За тэгээ яасан гинэ. Хаана үдсэн лээ. Гүнзгий мэдрэмж бодол амар юм гүн тэг ингээд тэтэрхий ингээд юмыг ухаж бодохоор хүн бас амар ядардаг штэ. Тэг яг тийм байдалтай л байж ер нь 7 хоног яг бүтэнсээ өдөр бүтэн зураг авч дуусаад тэгэл тэрний өмнөх 7 хоногт нь бас айгүй юм завгүй наашаа цааш явсан ингээд яг юм биений хувьд нэг юм ядрал авцсан байсан. Тэгээд байжсэн чинь нэгтгээс нь ахуулаад нэг юм сэтгэл зүйн юм ядралтаа дахиж аваа. Тэгээ би энэ ядарсан сэтгэл зүйн ядарсан яг юм ядраад тэгсэрнээсээ л ингэ юм бодоод ингэ ботгоо болчихдохгүй за. Тэгээ ер нь бол амар гонигтай 7 хоног өнгөрч байна 7 хоног. Надаа ингээд чи ямар хэрэгтэй юм чи бүр амар стрессцсэн юм шүү. Тийм надаа ингээд юм би яг ингээд уг нь би ингээд өөрийгөө хэсэг ботхоо болцсон байсан чинь буцаагаад надаас ингээд чи юу хийхийг зорддог юм? Чи яг хий. Чи ямар үзэл бодолтой юм? Чиний үнц нь юу юм гэд асуусан чинь хин чамаас тийг асуусан. Рад манай арчсан багш юм ааш. Тэгээ би өөрийгөө би хин гэдгээ мэдэхгүй байна. Юу гэж хэлхээ сайн мэдэхгүй байна. Үнцэн гэх юм бол надад одоогоор энэ л надад үнцэнтэй гэсэн юм байхгүй. Тэгэхээр би үнцэн нүггүй юм шиг байна. Тэгээ амар пессимистик юм бэ. Тэгээд тэгээ өөр үглээ байд. Тэгээд одоо зорилт гэх юм бол одоо ингээд уран бүтээлүүдээ ер нь бол цаашдаа сайхан хийгээд явах зорилго байна. Динаа чинь чамд үнцэнтэй биш юм уу гэхээр би ингээ үнцэн гэдэг үгний утгыг нь ойлгохгүй байхгүй. Тэгээд үгийнх нь үнцийг мэдэхгүй болохоор надад миний хийх уран бүтээлүүд надад үнцэнтэй юу гэхээр би ингээд гацаад энэ үнцэн мөн үү? Үнцэн гэхээр надад илүү чухал юм шиг эсвэл чухал биш юм шиг зүйл санагдаад байгаа байхгүй. Жишээ нь юу? Жишээ нь уран бүтээлээ би үнцэнтэй гэж хэлчих юм бол надад тэр маань хэсгийн зургийн зүйл болох гэдэг юм санагдаад байгаа байхгүй. Гэтэ надад уг нь тэр маань надад дандаа л юм тэрүүгээр би юм бахархсан надад юм нэндэг баймаар байгаа байхгүй юу? Миний одоо хийжсэн бүх зүйлүүд маань надад энэ подкаст маань, Tyler series маань тэд нар маань надад юм үн цэнтэй гэхээс илүү зүгээр надад юм
миний зүйл ингэж байж үлдэж ингэж баймаар байгаа байхгүй юу? Тэр чинь нэг үнцэнтэй гэсэн үг юм шүү. Тэгэн гутал үнцэнтэй гэдэг үг чинь болохоор надад ийм хоромт санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд үнцэнтэй байха болж болдог. Байх боломжтой. Тэгэн гутал би тэр зүйлүүдийг миний хизээ нэгэн цагт миний юмнууд биш байсан лайх гэж хүлээж авахыг хүсэхгүй байгаа байхгүй юу? Тий үнцэн гэдэг үг нь өөрөө бас үнцэнтэй байха болдог гэдгийг нь мэдж байгаа учраас чамд нэг үнцэнтэй гэдэг санагдахгүй юм биш үү? Үнцэн гэдэг үг чамд өөрөө үнцэнтэй санагдахгүй юм байна тийм үү? Тийм юм болов. Тийм Мэдгүй юм би шүү. ойлгохгүй байгаа байхгүй юу? Тийм л юм байна л та. За. Тийм тэгээ би яг ингээд тийм тэгээ намайг ингээд тэр чи үнцэнхүүхэн юм уу гэдгсэн чи би ингээд Oh shit үнцэн. аха гэж. Тэгээд би бүр ингээд амар гүнрээ. Тэгэл гайхаал. Нэрээ яг ингээд зорилго үнцэн би юм бэ гэсэн асуултууд яагаад байгаад гэм бол би юу зордсон бол гэл нэг юм тэгснэ ингээд яг 10 жил би ингээд юм ирээдүг хардаг хүн биш байхгүй юу? Ам хол юус харж чаддгүй гэж юм хэлчихсэн шүү дээ. Би ингээд нааш нь татчих ингэж ойрхон хардаг гэдэг. Тий. Тэгээд би ингээд төсөөлж бодоод цаашлаа гэхэд би юу яадаг зэ нэг 3 жил доторхоо л төсөөлж бодох чадвар надад байдаг заяа. Тэрнээс тэр ч амар хэцүү байдаг. Тэгэхээр би ер нь жил доторхоо л минь ямар төвхтэй юм бэ? За уучлаарай унтуулаад байгаа юм. Амгаах юм бит. Үуч. Хай, сайхан амарсан уу гэнэ. Өнөөдөр чи офис ажиллах гэж хөчлөг юм байна. Синдэш. Хай. Офис дээр байна л гэж. За подкастаа дуусгаж байгаа л хайр тийм асуудалтай орё. Тэгээд юу ярьжлаа? Би яасан мартагнаас. Үнцэн Үнцэн өнгөрсөн дээ. өнгөрсөн нь чи ирээдүгөө 3 жилдээ ихтэй харж чаддаг. Тийм тэгээд тэр нь ч гэсэн надад амар хэцүү байдаг байна. Йоо, Хаускутээ санамжтай 2 хүн байдаг нас ёо. тэгээд тэг ингээд жил доторхоо л тойрж харж чаддаг. Тэгсэн чинь надаас ингээд 10 жилийн дараах чи яг юу хийж явах вэ? Тэрийг яг ингээд төсөөлөд бодоод үзтээ гэдэг би ингээд чадахгүй байна гэдгсэн чинь чад гэж за. Тэгээд ингээд чадаад бодоод ингээд хүрээд иргээд гэж аахгүй тэг би ингээд бүр ингээд Тэгээ чамаа бүр бодолд автуулсан юм шүү дээ. тэг би бүр ингээд гашлаад за. Шээ би одоо 10 жилийн дараа юу хийж болов гэж тэгээд ингээд тэгээ би тэрийг ингээд үнэхээр бодохыг ингээд төсөөлөхийг хүсэхгүй байгаа байхгүй юу? Төсөөлөгдөхчгүй байгаа. Тэгээд нэг бол би бүр амар хэтэрүүлж чадж байгаа байхгүй. За би одоо 30 тавтай болсон байгаа юм байна. Тэгснэ ингээд миний үсээтэй ингээд унаад байгаа. Би тэгсэн чинь 10 жилийн дараа чи миний үс унсараа би амар шинэ үстэй болсон байл. Болсон байл яах вэ? Болсон байл. Гэж за тэгснэ. Өө шээ тэгээд би ч 35 очсон гинт. Би ээж болсон байвал яах вэ? Ээж болоогүй байвал яах вэ? Ээж болсон байсан чинь миний хүүхд тохин байх болов хүү байх болов? Хөөе би хүүхдтэй болох болоогүй байгаа штэ. Юу вэ? Гэл зангил гэснэ. За би хаан гэртээ болсон байх уу? Бэрэнд байх юм болов уу? Хашаа ишин байх юм болов уу? Юу вэ? Уун гой хотоос сайдуу газрын амьдрал гоё дээ. Тэгтээ заавал машин барих хэрэгтэй болно. Би тэгтээ машин барих дургу гэдэг. Бүр ингээд нэг юм тэгээд би ингээд юмыг ингээд нөгөө нэг юм томоор нь тий харж чаддаггүй юм байна. Амар их detail дээр нь анхаарал бүр 10 жилийн дараа гэсэн бүх юмыг бодох шаардлагатай би тэнцээ ингээд өөрийнхөө гэрийн тавилгыг хүртэл бодох шаардлагатай болоод тэгээд надад ингээд бүр юм яагаад надад ийм аимшиг хэцүү даалгавар зүйл тохиолдгоо. Йоо бүр тэгээд дээрээс нь зохиолын юм хом бодоод бүр нэг юм юу болоод байгаагаа мэдэхгүй за ингээл өөрийнхөө нэг 10 жилийг ч бодоод нэг ч би хэм бэ ч гэж бодоод миний үнцэн ч юу вэ зорилго ч гэж юу вэ нэрэн шин зохиолын санаа нөгөөний 3 чи юу яасаас нөгөөний хүмүүсүүд нэг гэх юм бол ёо одоо орон готл чингүү ингэсэн байгаа гэсэн байгаа та өнөр их чин дийлэг явж чих юм биш өнөр аавд нөгөө тоог нь авчих юм биш нөгөө өө бэлгүүнийг юм яаж хийж явж чих юм ингээл бүр нэг юм ёо би одоо ингэ за одоохон байж байгаарэ гэж за ингэ өөртөө бүр ингэ надад ингээ одоо ингээ боломж орж ирэхгүй байхгүй яг энэ дунд ингээд юм за гэж нэг юм орж ирэхгүй тэгээ за энэ 7 хоног ямар ч ингээд өнгөрчих юм бол би яг нэг юм жоохон тайвшрах байх л гэж бодож байна.
Чи бүр хөөрөөд явчихжээ. Энэ би энд чи юусоо алга. Харин Чи юусоо хаана байгаа нь мэддэггүй ямар ч нэг газар байна. Энэ лав биш үү? Харин тэгээд би сая бодлоо л тэгээд өөр яриана. Тэгээд намайг өчигдөр чи нэг л өөр хүн шиг байгаа тах ингэж хэлсэн нь бас би яг нэг юм оюун бодлоороо бүр нэг юм бүр ингэж үнэхээр уулт аваад яваад гэсэн. харин хаана байгаач мэдгүй төөрөө явцсан байгаа. Тэгээд би маань энд байгаа. Би энийг сүсгүй би нэгээд худлаа өгнө. Тэгээд хүн бас тэр нэг юм мэддэгддэг юм баг та тий. Хажууд Юу яа л та. Хоёлаа амар их юу авсан штэ. Ачаалал. Тархиараа ч гэсэн бахан бодоо, биерээ ч гэсэн бахан хөдлөөд 7 хоногийн турш те 4 цагийн нойртой 7 хоног явсан. Тэгээд тэгэхэд чинь би чинь тултлаа ядарсан байгаа. Тархи чинь угаасаа тултлаа ядарсан байгаа. Тэгэхэд чамд амрах ядаж 1 хоног хэрэгтэй. Юу ч бодохгүй байх 1 хоног хэрэгтэй. Чи тэр 1 хоногийг өөртөө өгөхгүй байгаа болохоор чи ингээд улам л зогсохын аргагүй над сүнс чинь тинээд уул даваад алга болох гээд шүү дээ. Бие амраагаад жоохон газардуулаад тайван байгаад тэгхийн бол чиний дараагийн юм чинь илүү хурдан, илүү сайн санаа бодолд чинь орж ирнэ. Тийм учраас над тинээд явцсан сүнсээ авчираад биенээ оруул тайвшир. 1 хоногийг амарч өнгөрөө. Урчигдөр яг ингэсэн за одоо би яг уйлах нэ гэж. Урчигдөр ингээд гайгүй ингээд тарж орж ирээд тэгээ ингээд гэрээ ингээд цэвэрлдэг байхгүй нөгөө нэг 3-4 хоног нөгөө чингүүгийн бас шийцэн ингээд цэвэрлж чадаагүй зүгээр л ингээд падэл ингээд аваад хаяад байсан болохоос нөгөө эргэн тойрон шийсэн ингээд засаж мацсан тэрийг юу ч цэвэрлээгүй ингээд 3 хоног чинь амар болчихсон байхгүй. Тэгээ би ингээд шалаа 3 угаагаад 3 угаасан ч гэсэн ингээд үнэртэйдсэн болохоор ингээд балкон онгоолгол ингээд цэвэрлээл хувцсанараа угаагаал. Тэгэл байдсан чинь чингүү бүр ингээд галзуураал ингээд нохоо ингээд бүр нэг гэр ториол бүх гэж байгаа юм шиг гүйдэг штэ. Тэгэл ингээд хуцаал ингээд гүйцэн за. Тэгээ би тэрийг ингээд за гүйжлээг угаасаа ингээд 3 хоног ингээд ганцаараа байсан болохоор хөөрөөд байна. Тэгээ ингээд байж гтээ тэгж байгаа зүгээр болчихно гэж бодоод тэгж мэгэн чих юм бол бас бүр ингээд хөөрчнө гэж бодоод тэг зүгээр орох заахгүй тэгээ байж байгаа орчихно гэж. Тэг ингээл 3 удаа ингээл шалаа угаагаал гурууланд нь ингээл 50 байж гал дөрөвдөхөө ингээл угаагаал тавтахаа угааж дуусаал тэгэл нөгөө нэг хевс мевсийг чинь бүгдийг ингээд нөгөө гүүсээрээ ингээ хуулигдаад гүүсээр хагаад ингээд балконы тийм нэг хевс мевс ингээ овоорцсон. Угаас хувцснууд угаагаад хувцаа ингээд юун дээр хатаач нэр тавьчих тэр мэрийг буулгацсан тэг ингээ газар мазан гівч байгаа байхгүй. За захилээ шалаа угаагаал дуусгач дараа нь эднийг ингээл хевсээ татаал энийг ингээл буцчих юм чинь гэж бодлоо. Тэгэл яг хевсээ шалаа ингээл 5 угаагаал тэгэл за болчлаа гэж алчуураа базаал 0-д тавьчаал гараад ирсэн чинь чингүү шалан дээр шийдсэн за. Ошээ. Би чинь юу сөөлмөр санагчлаа. Тэг би тэрийг хараа шууд уйлаад. Тэгэл уйлал би орон дээр очиод хөвтөл за. Тэгэл би бүдийг ч үзээд чинь би та нарт бүдийг ч үзээд чинь би та нарт бүгдэнд нь дургу чи би чингүү чи муу нохоо байна. Энэ гэрэг чинь би үзээд чинь би энэ гэрэг чинь цэвэрлэмээргүй байна. Би ямар муухай юм чи ямар муухай тань бүгдээрээ таалагдахгүй байна гээл за. Тэгэл уйлал. Чингүүтэй хойлох юм юм уу? Тий. Бадраа найзтай уулзна тэгээд тэг би тэр өдөр яж итлэн юу ч хийдээгүйсэн за. Яг ингээд унтчихсан аахгүй. Тэгсэн чинь нөгөө нэг баахан дуудлага ирэл чи ирэхгүй юм яасаасан бид тэгээд бөөнө цолцсон байна гэх. Тэгээд би хэвлээ чинь гэртээ хийдгийж харлаа. Дөрөв мөрөө гэж хараа. Тэгээд ороод тэгээд нүүр мөрөө угаагаад тэгээд нэг 6 мургаа гэдэг одоо бараг унтсан баг та бит хоёр хийгээ орж ямарчсан. Төө за. Тийм тэгээд тэгэж унтаа тэгээд 7 8 9 10 11 12 1 гэдэг 7 цаг унтсан байсан юм байна. Гэхдээ би амар нойртой надад бол 7 цагаар хангалтгүй гэж. Тэгээд 7 цаг унтаад байсан чинь уц баахан дугаар. Тэгээ би усанд ороод тэгээ нөгөө нэг сэндвичний талах байсан шүү дээ. Тэр нэг тэрийг нэг ширхээ гэдэг тэгэл гарсан байхгүй юу. Тэгэл бүтүүдэр жингээ явцсан байж байгаа л орой 9 гэж гэртээ орж ирээл тэгэл гэрээ цэвэрлээл тэгэл ингээл байж байгаа л тэгэл тэр үйл явцгаалал тэгээд гэрээ цэвэрлж аас цаг 11 өнгөрч байсан. Тэгээ яг нэг юм ямар ч яг юм энерггүй тэгээ ингээ уурлаад уйлаад тэгээ уйлсандаа ядраад тэгээ жоохон дуг хийцсэн. Тэгэл бадраа нэрэл тэгэл надад хоол өгөл гэсэн.
Эдэж тэгэж ирж чамд хоол өгөхөнтэй байгаа нэг юм да. Аха. Яа тэгэл уйлал чингүг ховлол. Би наагч үзий ядж ийн гэж. Тэгсэн чинь базбан юу гэсэн. За яахав тэгэл гэж. Надад ч одоо гаргаад хайчий гэж. Яа. Би бас яг тэгдэг байсан. Quintino нөгөө нэг мууртаа байхад эрэхтэй мөр амар сахилахгүй. Би тэгээ дандаа яг чам шиг тэгэж уйлдаг байсан. Би тэгээ нөгөө нэг офисын цагаар ажилладаг, ажил хийдэг, нэмээд нөгөө нэг IELTS-ийн сургалтанд явдаг. Тэгээ нэмээд киноны орчуулга хийдэг байсан аахгүй юу? Тэгээ эднэр ингээ бөөндөө ингээ давтцчаар ингээ амар хэцүү нөгөө нэг ажлын цагаар ажиллаа хийх хэвээр тэгээд тэнгуүтэр IELTS-ийн давталганд суугаасаа гадна амигт даалгавар өгдөг. Тэгээ нэмээд нөгөө нэг киноны орчуулгуудаа хийх хэвээр тэр бас ингээ дедлайнтай байдаг. Тэгээ ингээд би бүр ингээ ядарч унах гэж байгаа хүн ингээл давталгаа тараал орж ирж байгаа байхгүй юу? Тэгээл тэнгуүт ингээл Quintino гэр буулгацсан. Юм мэдсэн эсвэл ингээ хүрэгч манай яаж хахад хүрэгч юм би ингээ хаяа нээгдчихдэг байхгүй юу? Тэгэнгүүт ингээд Quintino ороод ингээд хамаг юм бүснүүлээд нэг удаа бүр ингээ бүхэл бүтэн ингээ таргийг ингээ тэр чигтэн ингээ ууттай юутай намаагүй идсэн байсан за. Йоо би тэгэл ингээл за зүгээр дээ гэл ингээ бүх юмудаа ингээл цэвэрлж мэвэрлэл ингээл байдаг. Яг нэг өдөр ирсэн чи мэдсэн хэлчихээ идчихсэн байхгүй юу? Тастаад. Тэгээ би яг тэр үед яг коллапс хийсэн. Яа тэгвэл тэр нөгөө нэг ориг цэнэглэгчээс аахгүй амар үнэтэй. Тэгээ би тэрийг амар үнэтэй авч ирсэн. Тэгээ яг тэрийг ингээд тастаа тавьсан. Тэгээл би бүр ингээл тэрийг харж байгаа л уйлал. Тэндэж гомдоод байгаа. Тэгээ бодол Quintino толгомж байгаа. Тэгээ бүх хүмүүсийг үзээ ядаал. Та нарыг үзээ чинь та нар бүгд муухай гээл ганцаараа бах уйлчулж байгаа. Тэгэл хинч намайг ирж надад ирж хоол өгөхгүй. Хинч намайг одоо аргахдахгүй. Тэгэл би уйлж байгаа л тэгэл босол тэгэл юмнуудаа ягаал нөө тэмч чи хогийн сам тэгэл ингээл үргэлжлүүлээд амьдэрдэг та. Би тэгтээ юу яагаад байгаа байхгүй юм. Ингээ бодон бол базрын болохоор ингээ цаа чи ингээ цэний манай 3 цэнэглэж ийцэн гэж. 3 цэнэглэж 2 power bank ийцэн гэж. Тэгэл инновашны удирдлага кабель мэблийн ийцэн зөө. Тэгээд надад болохоор ингээд юм бит зүйлс идээ дураад тастаад ингэсэн байхад би ингээд зүгээр хүлээж аваад байгаа. Тэгээд хан ман майдцнийг би зүгээр хүлээж аваад байгаа. Тэрэн дээр болохоор базрын юм ууртай ингэж хүлээж аваад байгаа. Тэгээд миний зүгээр гомдоод байгаа юм юу вэ гэрэн гутал ингээд юм ухаж ингэж идээд ингээд өөрт нь хортой юмыг ингээд 3000 тайлуудыг чинь Дэвид би бас идсэн юм уу? Тийм. Дэвид миний тэр бас аюултай шүү. Гиз мэз нүвдсэн шүү. Тэгээд ширээн дээр би ингээ дээ тавьсан байсан чинь нэг юм таблет дотроогүй юм 32 шигтэй юм том таблеттэй. Тэгээ би тэнцэнээс ингээд 3-4-ийн л ууцсан байсан. Тэгээд 0 ороод гараад ирэх оронд хинхин идэ тэнцэнийг 5 ширхэл үлдсэн байсан за. Тэгээд ингээ яаж трийг задлж идээд байгаа? Хазаал идчихгүй да. Тэр чинь гадна тал нэг юм юу болохоор жоохон хазан гутал гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээд нэг хоёр гар мараа хөл мөлөөр ингэ шахаж хагаад ингэ арга болоо идчихэж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд тэр мэрэнд би ингээ амар гомддог заа. Тэгээ ингээд цэвэрлж байгаа гутал гадуурн шийх, гадуурн баах тэрэнд ингээ амар гомдно. Тэгээ ингээд илээд ингээд хөөрхөн шүү гутал намаа ингээ шууд ингээ хаддаг тэрэнд нь гомдно. Намайг найз нь тэрэнд нь би ингээ гомддог заа. Жихнээсээ би чимүүд гомдоод байгаа юм чи үнэн голоосоо би ингээд тэгдэг бийцэн тэгдэг. Уг нь бол ингээд мэдгүй одоо эсвэл энэ үнэхээр юм тэнийг хүн одоо тэнийг хайрладаг юм уу нэг юм уг нь тэр одоо өөрийг нь хайрлаад байгааг мэдрээд одоо яг яа гэж хүлээлт тавиад байгаа одоо бас тэрийг өөрөө ойлгохгүй байна. Байхыг хүлээлт тавиад байгаа юм шиг. Намайг урахгүй байх би амар гоо хайрлаж байгаа болохоор намайг урахгүй байх л гэж би ингэж бодоод байгаа гутал над руу ингээ харьж мархираал. Намайг бол амар дээрлэж байгаа байхгүй. Тэгээд базрын ингээд ой гэд хэд ингээд нөгөө нэг ингээ гэрт галзуураад ингээд намайг ингээд одоо би базрын өмдөө зүгээр л өмсдөг за. Би өмдөө өмсөх гэж 15 минут болдог. Нэгтэй уусаа мөгийг амар үддэм мэлээ уусаа. Юусе дээрлэх хүлээд чамд гүлэг байхад нь л хийсэн. Тэгтээ би ингээ гайхаад байгаа байхгүй ингээд
Ямар сонирн. Тэгээ би ингээд энийг ингээд хүн дээр бас ингэж бодож үзээд Чи хүүхдээ бол хүүхд чинь чаваа тэгнэгээ боддоо. харин тийм. Тэгээ би ингээд тэгэхээр ингээд хүн хайрлаж аливаа зүйлийг хайрлаж болохгүй юм бах та. Аливаа зүйл зөөлөн хандаж болдгүй юм бах та. Яагаад ингээд зөөлхөн хандаад чин сэтгэлээсээ хайрлаад бүх юмыг уучлаад дахин цэвэрлээл дахин ингээл хайрлаад ах чинь яагаад надад ингэж муухай хандж байгаа юм бол Хэл хязгаарын сайн тод тавьж өгөөг болохоор бас тэгдэг гэж магадгүй. Би чамайг тайртай. Гэтэ чи ингэж болохгүй. Би чамайг хайрладаг. Гэтэ чи ингэж болохгүй гэдгийг нь ойлгуулж өгөх хэрэгтэй хахнаас. Би бас яг тэгэж боддог байсан. Яг хүний харилцаан дээр ярьж байгаа. Би яг нүдэрээ харж исэн байхгүй юу? Яг ингээд амар их ингээд хайрладаг. Бүх юмыг өмнөөс нь хийж өгдөг. Ингэчгүйдээ тэгчгүйдээ гэж ингэж бодож ингэж байнга ингэж тусалж дэмжиж ард нь асаалтай танк шиг байдаг хүн байгаа байхгүй юу? Тэг хүүхдүүдтэй тэгж ханддаг. Амар их хайртай, амар их халамжтай тийм хүн гэхдээ хүүхдүүд нь хизээч өөрийг нэрхэж өгөөг. Тэр хүмүүс чинь өөрийнхөө амьдралыг бүтээгээ явах хэрэгтэй шүү дээ. Өөрөөсөө үрднээсээ одоо нисэж явдаг шуушиг байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тэр хүний сэтгэрхийн хамааралтай болсон байсан ч юм уу. Тэгээд бас тэр хүний хил хязгаарыг дандаа давж харцдаг. Давардаг. Тэгээд тэр хүн хажууд нь байхгүй бол өөр хаанч байж чадхаа бэлдсэн. Тийм хүмүүс байдаг. Тэгээд би яг тэр бүхнийг хараад за ийм байж болохгүй юм байна гэдгийг ямар сайн ойлгож байна. Ямар төвхтэй юм аа. Би тэгээд гайхаал ингээд хүн яагаад тэгэхээр ингээд бас ингээд юм муухай байдаг юм бол гэж л ингээд бодоол. Би бас ингээд яг хүн дээр ингээд бодож үзэж байгаа байхгүй юу. За би ингээд бас л ингээд одоо ингээд энэ хайрлаж байгаа хайраараа ингээд хайрлаж байгаа штэ тий. Ганцхан нохоогоо л тэгээ хайрлаад байв гэж тий. Тэгэл би ингээд л одоо найз нөхдөө гэр бүлээ хосоо гэл ингээд тэдний хаяг ингээд юм байгаа ингээд бүхэнтэй ингээд би ингээд хайрлал тэгэл ингээд заваарсан одоо ингээд надад муухай одоо мэдрэгдсэн зүйлүүдийг би одоо ингээд цэвэрлж байгаа штэ өөрийнхөө дотор. За зүгээрээ эн чи одоо цэвэрлжил зүйл те мартчихад л болох зүйл гэж бодоод би ингээд одоо өөр төрсэн муухай мэдрэмжээ ч юм уу гомцон гомдлоо ч юм уу ингээд би цэвэрлээл те ингээд байж байгаа. Тэгтээ ингээд би ингээд хайраа өгж байгаа. Хിവэрээ тэгэн готол яагаад намайг зүгүүлээд хатж байгаа юм те. Тэр ингээд юм ингээд бодож байгаа байхгүй хүн яагаад ингээд зүгээр л ингээд сайхан хайрлаад ингээд байхад энэ сайхан хайрыг хүлээж аваад буцаагаад яагаад хайрлаж болохгүй юм бол хүн ч гэлтгүй ингээл амтан юу ч байсан ийм муухай Зөвхөн хайр хангалтгүй байдаг. Тэгэхээр нэг юм бас ингээд хатуу ингээд тэгээд зэцэн мэдхгүй гэж миний тарих бүр гацчихлаа. Юу ч яриад байгаа сүлдээ өөрөө гайханаас дөө Гомдолж байна. Бүх хүмүүст. Тийм бүх хүмүүст гомдолж гин. Тэгээд би тэгэл яг ингээд ямар сул дорой юм бэ? Би тун дайжгүй явчихсан за. Тун дайжгүй л байх шиг үст. Тийм. Зураг авалт дуус хүртэл ер нь. Тийм би тун дайжгүй байсан. Тэгээ энэ нэгдэх өдөр надад нэг юм хүндхэн тий мэдрэмжтэй л өдөр байж л тээ. Тий. Тэгээд ингээл нэг тийм бүх юм дахиад би нөгөө нэг уналт руугаа одоо орж ийн л да. Аваа ингээд
Нүхнээсээ гараад ирсэн. Гэт явчихсан чинь буцаад одоо би ингээ нуугдмаар санагдчих байгаа. Буцаад би ингээ зайс миний нуугдсан нүх хаана байлаа. Тийшээ яваад. Одоо энэ үед л орж болдгүй юм штэ. Буцаж. Гэлцаа тэгэл ёо. Чиний биений хэмжээр хизээ ирсэн бэ? Хизээ ирсэн гэж хэлж байлаа би гэж. Ямар ч сан. Тэгвэ. Одоо ирэх болж байгаа юм шүү. Саяхан дуус. Тийм үү. Гэхдээ бас яг дуусны дараа бас яг унтчихсан Өнгөрсөн 7 хоногт би уйлсан штэ. Өнгөрсөн подкаст дээр юм ирсэн байгаа. Тийм. Тэгээ юм ирсний дараа бас яг унталтанд ордог. Би бол тэгдэг амарсан уу. Юмсны дараа бистэ хийх хүнд шүү. Тийм үү. Тэгэж босч ирэхгүй шиг санагдлаа. Би гонхтой амар хачин байна. Тэгээ яаж итлэн гонхтой бас нэг юм жаргалтай байна гэж байх уу? Байна. Тэгээ юун жаргалтай байна? Талархуу штэ за. Ингээд надад ингээд миний эргэн тойронд ингээд намайг ингээд хүлээж авах хүмүүс байгаад нь би ингээд талархаж байгаа. Одоо эргээд өөрийгөө эргээд өмнө нь тэр ингэж нүхэнд орж ингэж нуугдчихсэн өөрийгөө ингээ харангуйтал надад ингээд зайлуу ч юм уу зам хаялаатай зайлуу наашаар гэсэн яг юм хүн байгааг учраас би тийшээ гүн гүнзгий орсон байхгүй. Яа тийм гарч ирэхгүйгээр. Одоо тэгэн готол намайг ингээд чи яач юу чи хөө хай гэх хүмүүс байгаа. Тэгээ тэрэнд нь би ингээд талархаж байгаа. Би ганцаараа биш. Намайг ойлгох, миний мэдрэмжийг хүлээж авах, намайг чи гэж хүлээж авах хүн байхгүй, намайг ингээд гой хүлээж авах хүмүүс байгаа. Тийм болохоор би ингээд талархаж байгаа. Тэгээд тэрэндээ би өөрийгөө даврааж байгаа заяа. Унчи тэгвэл. Хүмүүс нь босоод ирнэ. Яа дэ унчи. Ингэж өөрийгөө ядраачснаас унчи гэж бодсон байгаа байхгүй юу. Тэгээд яг гоо тэр нь ингээд юм байж болом. Тэгээд ингээд их орондоо байгаа маань бас гоё. Тий. Тэгээд нэг юм надад бас ингээд хиймээр байгаа юмнууд маань байгаа нь бас юм гоё талархав штэ. Тийм тэгээд ингээд бас юм хорвоо ертөнцийн дээр маш гоё хоолнууд байгаад гэж амттай зүйлсүүд байгаад бас ингээд талархав штэ. Тэгээ ингээд би ингээд юмыг харж сонсож мэдэрч ингээд өөрийнхөө мэдрэмжийг би юм мэдрээд байгаа нь бас талархав штэ. Огт мэдрэхгүй би гуниглаад байгаагаа ч мэдэхгүй тийм үе байсан. Тэрийг бодон готлоотой амар байгаа байхгүй ингээд өөрт юу болоод байгаагаа мэдэхгүй би зүгээр гэж яваад байсан. Тэр хэсэг ийм амар байгаа байхгүй. Тийм бол одоо надад ямар нэг юм болохгүй би унах гэдэг. Би унах гэдэг намайг авраараа татаараа гэсэн бодол маань байгаа бас нэг юм боломжтой. Тийм тэгэл ингийн наашаа тэгээд ирж байхдаа би нэг подкаст сонслоо л доо. Ruby Room за Ruby юу гэсэн юм болоо мэдэхгүй байна. Олон channelтай юм лээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө Blackpink-ийн Rosé гэдэг одоо дуучна. Тэгээд тэр нь ингээд нэг юм ялцлаганд орсон юм байна л та. Тэгсэн чинь тэр эмэгтэй ингээд Rosé ингээд хэлэхдээ миний мөрөөдөл би ингээд найзуудтайгаа ингээд hang out хийн гэдэг үгийг утгыг ойлгохгүй байсан. Тийм. Тэгээд би ингээ хостойгоо зүгээр л ингээ хөтлөлцөөд хачаа хачин зүйлсийгээл ингээл годамжаар ингээл халах нь миний мөрөөдөл. Яа би тэнийг юм мөрөөддгөлтэй хачин мөрөөдөл гэдэг ингэж ярьсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд надад тэр байгаа. Тэр ингээд одоо тэр дэлхийн суперстарын хүсэж мөрөөдөд байгаа зүйл нь надад байгаа. Яа. Тийм. Тэгэж бодоод гонхтой арнасаа баяртайсан байхгүй юу. Тийм. Тэгээд хүн болгоны тэгэл нэг юм би тэгээд ингээд яг
яг ингээд энэ хүн төрөлхтөө ер нь юуны төлөө яагаад ингэж амар зовцоогоод байгаа юм болоо хэдүүлээ зоохоо байлээ л доо. Чи бас өөрийгөө хэл. Яа тийм ээ. Яг уу тэгээд яг ингээд сонсохоор ингээд чи ингээд өөрийгөө л заваагаад байгаа юм шиг сонсогдоод байгаа байхгүй надад бол нөгөө нэг бодолтоо өөрөө бодол чинь чамайг өөрийг чинь заваагаад тэгээд байгаа юм шиг хүн төрлөختөн бүгд л тэгж завж байгаа гэж боддоо. Харин тийм ээ. Тэгээд хөөрхөдөө тэгээд л ингээд оюун ухаантай болсон шийтгэл нь энэ бах та гэж үстэй. Оюун ухаантай болоод сурах ёстой сургаал нь тэр бодол хинт чамаагүй. Оюун ухаан хинт ч бараг хамаагүй юм шүү гэж. Оюун ухаантай ижил бодол үүсэж байгаа сте ер нь. Тэгэхээр чин тэр бодлоо захирагдахгүй байхыг бид сурах ёстой байгаа шүү дээ. Тийм гэж үү. Тийштэй бодолтой захирагдахгүй байхыг бид нэр сурах ёстой. Яах гэж тэгээд шүү дээ. Тийм болохоор бодлого байгаа. Амар төвхтэй юм. Амар төвхтэй. Тэгэхээр бодол чинь чи биш гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Гачаан юм бодоод байвал тэр бодлуудыг зүгээр хүчээр унтраачих хэрэгтэй. Яа гэвэл тэр бодлууд ямар ч хэрэггүй. Надад нэг гоё арга байдаг шин. Би ингээд нүдэн найд ингээд төсөөлөн зав ингээд миний ингээд толгой дотор ингээд нэг цав цагаан ертөнц байгаа заяа. Тэгээ ингээд тэрний голд ингээд нэг юм гол урсж байгаа. Том мөрөмж байж болно, жижигхэн горхич байж болно. Урсж байгаа. Урсаалаа. Тэгэл ингээд нэг бодол орж ирнэ. Тэгэл энэ надад ямар ч хэрэггүй бодлоо гэдэг ингүүд би тэр бодлыг гол дээр тавиад урсгаа явуулчих. Тэгээ яг чи голын урсгалыг харж үзчихсэн бол ингээд навчмавч дээр нүнц ингээд хөвөл яваад өгдөө шүү дээ. Тэгээд хаач хүрсэн хүмүүд тэгэл яваад өгдөг. Тэгээд ингүүд би яг тэр хэрэггүй бодлуудыг тэр гол дээр тавиад урсгаа явуулчихдаг. Тэгээ урсаж явж байгааг нь хардаг. За яваад өглөө дөө. Тэгээд тэгэхээр ингээд бодол зэгцлэхэд надад амар болт. Тэгээс үүлний арга байдаг. Бодол болгоныг чи зөвөр нэг ширхэг үйл гэж бодоод өөрийнхөө толгойг бишээ тарих доторхыг зөвөрийг мангар том тэнгэр гэж бодоод. Maybe чи тал газар дээшээ хараад тэнгэрлээ хараад сууд гівч байгаа ч. Тэгэл нэг бодол ирлээ, нэг үйл чи харж байгаа л. За. Тэгэл тэр үйл хөөл яваад. Цэв цэлмэг тэнгэр байж болно. Эсвэл үйлэрхэг тэнгэр байж болно. Гэтэ хизээний цаг тэр үйлнүүд яваад өгнө. Гарцаагүй. Зүйл. Яа. Зүгээр дээ. Бодлоо өдр татсар. Бүгд л чи толгой дотор байгаа. Траатай юм аа. Олон юм бодвол. Тэрэндээ бүр ингээд ядраад ингээд би ядрахаас илүү ядраад байгаа байхгүй юу? Биеэр баах юм зөвөө болраад байж явал амарч юм шиг. Тэгэн ботлын баахан юм бодглоо бүр ингээд тэрэндээ ингээд тавилдаа бүр юм чи нэрэггүй болоо. Би сая нэг юм яригдсан юм аа бас марцлаа. Харин өөр юм яригдсан. Харин өөрөө зүйл ярингээ бодож ирсэн би. Санаанаас. За. Нөгөө нэг ямар зах хөлөө хэдүүлээ нөгөө нэг мах цахаад байсан чинь. Хүчит чангаар дээр очиод нөгөө нэг баахан юм хоосон өвчүүний яс авсан байхгүй юу? За. Нохоонд өгнгээд чингүүд цанж өгнгээд тэгээ ингээд тэр чинь бас нэлээ орой ярьсыг хэдүүлээ. Тэгээ 2 өнгөрч яхад ингээд юу яагаад лифт цус чинь нэг юм ах ингээс байгаа дээ битээр ингээд тор түр яс ирсэн. Тэгсэн чинь тэр ах ингээд яс руу ингээд харснаа. Тоор оюутан уу гэд. Тэг гэсэн чинь тэг баха яс аваа явж исэн гэж.
Уг нь хонд гэж байгаа гэсэн чи оо ямар баян оюутнууд вэ гэсэн ядаргаа. Тэгээ тэгсэн чи амар гоё амттай. За юу чингүүд өх. Өөртөө. Эцэст оюутан л байсан байна гэжтэй. Ёо тэр яг тэр нөө нэг өвчүүний тэр голын тэр салааных нь махан бүр ёо. Тэр чанжтэй зөв чингүүтэй хоос ясаад булаацалтаж идэв. Ёо амар гоё амттай. За тэгэл ёо ийм гоё амттай зүйлсийг ингээл хинч тоохгүй хаяал бид нар ямар тансаг юм бэ. Тэгээ тэр нь ингээд нэг тэр өвчөө 1000 төгрөг гэдэг. Гэхдээ одоо барыг нөгөө нэг юу вэ штэ тий мөнгө тэмдэгтээ хамгийн баг мөнгө тэмдэгт 1000 төгрөг болоод байгаа юм шүү. Тийш 500 төгрөгөөр одоо юм авах юм байхгүй ч тий. Нэг ширхэг бохил аавна штэ. Нэг ширхэг бохил аав юм шүү. Тий. Нэг шүдэнд. За шүдэнд чинь 500-аас дээш болчлоо 500 гэдэг бол 200 биш юм уу штэ. 200 шүдэнд гэж одоо байгаа болсон. Би нэг 100 төгрөг байхад нь 200 болсон байхад нь шоконд орчихсон. Аха тий одоо одоо тий хэдэн төгрөг юм? 500. Манай гэр төгөл юу вэ? 5000 төгрөг байгаа шүү. Харин тийм бид нар нөгөө нэг юу яагаад байгаа вэ? Нөгөө нэг одоо задгаа мó бага мөнгө тэмдэлтүүдээ зүгээр ингээд нэг тоохоо болцсон. Тийм тий. Тэгээ дандаа мөнгө бэлэн мөнгө ашиглахаа болцсон. Тэгэхээр юм ер нь хитэн төрхтэй байгааг мэдгээ байцсан. Тий. Өмнө ер нь бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байхад нэг юм тэтэн төгрөг үсээд багсаад байгааг мэддэг ханзаардаг байсан. Одоо тэгэн гутал нэг мэтгэд л мөнгө дуустдаг, нэг мэтгэд л одоо мөнгөтэй мөнгө очдог тий. Тэгээд одоо баг л миний хувьд ингээл харж байгаа хамгийн бага нэг чинь тэгэл одоо баг 1000 төгрөг л болсон юм шиг харагдаад тэгэл. Автобусын төртлөө одоо 1000 төгрөг л гэж боддог юм тий. Дайж байна. Төгрөг үнгүйтгэе гэхээс би амар айж байна гэдэг өнгөдөд ихэлсэн л байгаа л дөө. Тий. Эхлээд удаж байна дөө. Тэгээд өөрч юу бодлоо гэж. Би нөө хэлжсэн ш нөгөө нэг юун дээр сургуулийн ганцанд ажиллахад амар их мөнгө ингээл бэлэн мөнгө одоо ингээл өдөр дуусангууд ингээл орлогоо тоолно штэ. Амар л их мөнгө харагдан заяа. Бүр ингээл гаранд хахад цацаал бүр ингээл тэгээ тоолоод үзэнгүүд үсрээл нэг 700,000. Би амар их мөнгөтэй яан маань гэл үсрээл 500,000. Тийм бидэг болцсон. Би чамд хэлжиж санаж байна уу? Нэг бацаа юу байгаад 10,000 төгрөг өгөөд хэдий юм аваад. Тэг би хариулт өгөх гэсэн чи үгүй наач надад хэрэггүй яваад гсэн гээд. Үгүй хэлээгүй шүү. Тэгтийм да би бүр шок. Тэр нэг 2-3 мянган төгрөг ч байлоо. Тэг их чинь хариулт аваа гэсэн чи үгүй надад хэрэггүй яваад гсэн. Зөө. Тэгэл би гайхширсаар үлдсэн дээ. Тэгээ амар өрөвдөлтэй байгаа ч одоо манай жоохон өсөж байгаа хүмүүс маань ийм ахуу юуч байхгүй хэдүүлээ одоо нэг ийм хоёрын хооронд байгаа шүү дээ нэг мэдээч байгаа юм шиг нэг мэдхгүй ч байгаа юм шиг нэг ийм хоёрын хооронд тэгээд бас нэг ингээд сэргээвэл бас нэг авчмаар ортоос мартвал бас мартчмаар те нэг ийм тийм готл одоо ингээд нэг ийм өсөж байгаа хүмүүс яг нэг ийм монгол хэллэрээ хэлд орохгүй монгол хэллэрээ ч гүйцээр сурахгүй тийм ингээд нэг ийм бид нэр л тоглоом болгоол одоо жижигхэн нөгөө нэг хонь хоргонуудаа хурах шигнүүдээ хооронд нь ингээд хольц холол маазаад байгаа болохоос угнаал тэнийг зүйлэлтэй ер нь бол тэгэл нэрсэн нэг юм харилцааг болцсон одоо би төвтэй хүмүүсийг одоо тэгэл бүтээж ин да. Бид нэрийн л гэтээ буруу л да. Хүн болгон өөрөөтэй болж ин хүн болгон утастай болж ин хувийн тэгэл уцаараа өөрийгөө сатуулаад өөрийнхөө орон зайд үүсгээл тэгэл тэр хүнд өөр юу ч хэрэггүй болчих.
Гэтэ тэр болгоныг эцэг эхчүүд нь харж байгаа хянаж байгаа. Тэр хүмүүс эцэг эхчүүд нь тийм байхгүй гэвэл тэр хүүхдүүд тийм биш боломжтой. Тийм. Тэгтэл тэр хүмүүс тэрийг зөвшөөрөөд байлгаад байгаа учраас. Тийм яа тэгвэл одоо нөгөө нэг ингээл ажил төрлөгээл ингээл Мөнгө төгрөг олох хэрэгтэй. Стресстэй л явж идэл хажууд бас нэг юм ингээл зодгоогоо лээж яа ингээд ангуутал тэгээд нөгөөх нь ингээд халтчин гутал ямар гоё вэ те. Ахаа. Тэр хүнд Яж захт нь тэгээд залуу занд нь бахта хүүхэд гаргацсан. Тэгээд нөгөө нэг өөрийгөө ойлгоогүй ээж бас нэг хүүхэд гаргаад ирсэн. Тэгээд өөрийгөө ойлгохгүй яж захт нь ажууд нэг юм ингээд хахаар стресстэй хэлгүүдээ хүрхий. Тийм яаж ч бодсон нэг чингүү чамд байгаа шиг. Ааха. Тэгтээ ингээд би бодож байгаа хгүй. Ер нь бол хэдэн настайтай ч хүүхэдтэй болсон амар л юм байна гэж үзсэн. Яг хэдэн настайтай ч хүүхэдтэй болсон амар. Гэтэ чи 30 настайтай хүүхэдтэй болвол арай дээр байх нь бол ойлгомжтой шүү дээ. Чи ядаж өөрөө өөртөөгөө ойлголцоо сурцсан юм шүү дээ. Би нэг инкер ингэдэг дээ, тэгэхээр тэгдэг дээ. Инкер нэг ундагдаа, тэгэхээр нэг ингэдэг дээ. Мэддэг болно шүү дээ. 30 наснда бол за боли 35 таа да. За 5 жил ч жоох ойрхон л гэж. 30-наас ойрхон болчихжээ гэж шүү дээ. Тэгээд ингээд яа тэмээ тэдний мэднэр бол одоо тэгэл амар л байдаг байна. Өөрөөсөө төрөөгүй нохондоо гомдож одоо тэгээд хөвлж байгаа хүн өөрөөс нь гараад ирсэн хүүхэд нь тэгээд одоо муухай ашлал би одоо яах ч Үхээд үгүй гэж нөө зайлаад үгүй юм юм байж тээ. би зайлаад үгүй мэдээгүй гэдэг шиг тэгээд хүүхэдтэй гомдоод тэр ангой болох юм байна л та. Аяа тоглоом биш ээ. Хайр тийм ээ. Амар энэ бодхоос чи. Яах ч ёстой тий. Ай битгүй гэж ажиллаа. Яаж хүүхэд дөрүүлээд байгаа та нар гэж. Ойлгохгүй лаач төө. Ланча. Тэгэл та. Үгүй али тэрийг өдөр дээ тэр. Алиг. Тэрийг гэж юу юм бэ? Тэрийг юу гэдэг вүлээ? Clapperboard. Чи энийг авч авсан юм уу? Би чамайг тэр нөгөө нэг юу гэж бодсон. Юг. Гэртээ агаагаа. Манай гэртээс ч амар том юм бэлээ. Тэр жижигэн гэр дотор чинь тийм том clapperboard-а камерынхаа юундаа багтаачдахгүй зовхон юм санагдаад тийшүүд энийг аваад ирсэн. Yeah. Таглаа подкаст энэ чинь хэдгээр дугаар мөлий? 9. Таглаа подкаст Эпизод 9. Таглаа подкаст 1-9. Season 1 гэх юм уу? Тий, season 1-9 л байлгүүдээ бодлоо. За тийм ээ. Хөрхөн магаас тээ. Манай киноны холбоо. Тэгэхдээ нэр амар чанга дуурд юм эсэ зөөлхөн зохиод ч гэсэн. Энэ нөгөө эндээ юутай соронцтой болохоор зөөлхөн л өөрхийн ганаа зөөлхөн зог. тий. Тэгсэн чинь ингээд угаасаа чанга юм. Тийм угаасаа соронцтой болохоор хүчтэй унаж байгаа юм байна. Тэгээ зүгээр ингээл сул орхиход л юм. Тэг чинь. Ямар ч гэсэн тэгэл хоёлаа нэгэн том зүйлийн ард гарсан. Тэгсээ. Түүндээ баярлан хөөрөн өөрсдөө магтах нь зүв баха. Зүв ясны хэрэг гэж бодож байна би. Жаахан хөөрчөөд ер нь яах вэ? Хүний амьдралд саяа жоохон хөөрөл хэрэгтэй штэ. Тийм биз дээ. Тийм ээ. Би ч хөөрөөл хөлэн л тааш. Хөөрөөд л энэ л тааш. Хөөрөөд байгаа мөртлөө сэтгэлээр унаад байгаа би жоохон ойлгохгүй л энэ чамайг. Аа. Яагаад? Юу болоод? Одоо тэгтээ бас юм мэдчихвэл гоё болох. Цагид болж байна. 12. За. Гоё лаач хийцгээе. Хүүхдээ хөөе. Одоо энэ хэдэн минут болчих вэ? Мэдвч сая харахтаа харсан уу? 54 минут. Яг цаг болгоод дуусгая. Тэгээ. Одоо яг ланчны цаг болохоор
гоё хямдхан юм идэж болох баха. Ланч меню. Үлсчлээ хөөш. Гэтэ би өчтөр чамаа над руу эргүүл залгасаа гэж ямар хүссэн гэж бодно. Надад ямар ч дуудлага ирж байгаа мэдээл байгаагүй гэж. Дуудаал өстөө. Би чамд тэрхүү гоцоо тавих говцоо. Номш. Буцаага залгачихгүй. Хоёр удаа залгах гэх. Йоо, уг нь хоёр гоё динер идээд тий. Тий. Жохон celebration ий гэж бодсон аахгүй юу? Тэгсэн чинь Тэмдэглэлт. тэгсэн чинь таараагүй. Хонгор амттай тэмдэглэлт өдөр. Яа, үнэн тэг гिचсэн чинь. Болтгүй юм да. Гоё MB-гийн нөгөө нэг wise beer гэжтэй. Тэрийг умар санагдав. Тэрүүгээр өчигдөр бүр ямар их бүр хүсвэ тэр пивийг. Йоо, чамайг бүр аль хэзээ л гарцсан эхэлсэн байгаа юм болоо гэж бодоод. Би тэгээ ганцаараа тэгээ уусахгүй цаашаа ингэж бодод. Яг нэг удаа тэгэж ууцсуусаа ангомол юм бил. Тэгээд л нэг 2 пив уугаалцсан. Яа, энийг яг нөгөө нэг тэнийг ингэж бодод. аюу чи орлон төгөлцсөн шүү дээ. Нөгөө нэг яг ингээд үдчихэж байгаа хүн яг ингээд намайг дөрөж хит твших болоо те гэж байсан. Хит твшээснээ тоолсноо гэж шүү. Би бүр ившээхгүй гүрийгээд ившээсэнгүй шүү. Тэгсэн үү? Аха. Тэгтэл ившээлт хүрсэн үү? Аха. Одоо хүрчлээ. Тэгтээ чи яаж энийгээ барьж чаддаг байна? Би барьж чадсангүй эцэн. Яа, бүр нөлөөс гарч. Би ингээ ившээлтэй барьцгаар яг ингээд Хэцүү байд шүү. Битээлтэй гэж би дахиад явах гэдэг юм шнэ. Би ээлжлэл ившээгээд тахгүй юу. За. Үнэхээр ингээд ядралттай байгаа нь харагдчихэв нүү. Бихт өөрөөсөө аюулаа сэрэгчлээ гэж утас чамтай уулзч ядарчлаа гэж. Тэгдэг тий. Яг алч амар ядарсан үнтэй уулзахад дагаа ядраад иддэг. Яг юм сордог бахаа тэгээ нэг юм энерги болцсон гар энэ дотор байдаг энергийн зохицуултын хүмүүстэй зандаа хажуудлах хүмүүс ч яаж. Шара гэс аваа мана хамаарай. Би манай хүмүүс ингээл алдаал яана алдаад байна гэж. Татаарэ. Зиг нэг юм хар нүгшиг болцоо гэж сороод идэх. Энэ дотор боо юм болоод үгүй. Ой хасаа аваа. Тэгэл бууж өгөөл тий. Бүр юм дайны талбар болцсон ингээл. Нөгөөний хорчижсэн алин болчтой шүү Нөгөө ингээл юмнууд болцсон. Тэгэл тэдний ч гэсэн манайх аваад бүгдээ авна. Нөөцл гээл. Нэг үтэн аваал. Гэтэ яг нэг тийм энерги вампир хүмүүс байд юм шиг үл шүү дээ. Ядрааг байхдаа ч гэсэн юм ингээ байнс хорч идэг. Амар байдаг. Тэд нар бүр амар юу. Тийм хүмүүстэй уулзгаад бүр гэлт мэддэгтэй бүр ядраал шууд ингээ унаал ингээл. Тэр хүмүүс өөртөө мангар цоглогтэй. Амар цоглог. Ингээл тэгсэрнсийг хажилтныхаа бүр ингээ ядраад бүр ингээ тийм. Юу ч дуурмааргүй болоо. Ингээл одоо ингээд зогсоодох уу, болидох уу гэнэ юу ч болоогүй л те. Тэгтээ нэг юм цаанаас дотроос нэг юм ядралт яа. Одоо хангалттай юм шүү гэж. Одоо болох юм биш үү? Тэгэл тийм мэдрэмж төрдөг л та. Тийм хүмүүс нэрээ байдаг шүү. Байдаг. Хурдл холдмор санагдаа ёо. Тийм хүмүүс та нар бас тийм хүмүүс юм мэдгүй гэж. Өөрхий тэр хүмүүс өөрсдөө ч буруу биш л хат те. Яхаараа ер нь хүн тийм амар вампир болчдөг байна те. Сайн. Тэсэгээ бас нэг мөгдөг хүмүүс байдаг те. Тийм өгдөг хүмүүс байдаг. Ингээ хамт байхаар л ингээ ирчүүч ингээ ундраад байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр бид нар вампир гэсэн үг тэр үнэ. Гүү баха. Тэр хүн өгж байгаа. Бид нар зүгээр ингээ байж хаад тэр хүн зүгээр өөрөө ингээ сайн дураараа өөрийн provide өгдөг. Нийлүүлж байгаа. Тийм. Яалчгүй ингээл амар унцсан ингээл байж хаад ингээл хүрээлрэхээр нэг ингээл амар хөөрхөн юм. Дуушгүй ороод нэг юм. Яаж тэр хүмүүс тийм амар дундуушгүй нэрхтэй байдаг вэ те? Тэг амар л нөхдөг байх тэр нь бүр галзуу ажилтдаг байх тэр нь бүр. Бүр нэг баахан галзуу. Баах юм дугуйж идэг бол тийм бөөндөөс хүү гэл дугуйж. Нүүрс мүрс гал малт төлөөл. Бөө юм болдог хаа. Гал тэрийг явж байгаа юм шиг. Бум. Алаа нэм гэл. Баах энерги шидэл.
тийм хүмүүс амар их унтдаг болов гэж. Магадгүй. Тэр хүмүүс ер нь тэгэж энергиг нөхөхийн тулд бас айгүй хичээдэг баг тий. Сайн унтдаг байдаг. Сайн унтдаг байх эсвэл заримдаа бас ундаг байх гэж тий. Гол гинт. Гинэт байхгүй тий. Тэгэл нөгөө за ажилдаа амарч болсон гэл юм дэж. Сонирхолтой шүү. Чи ер нь аль нэ? Өгдөг нэж магадгүй баг. Заримдаа л бас яг голыг барьдаг хүмүүс байдаг л тий. тий. Би бол өөрийгөө голыг барьдаг л гэж бодож байна. Би тэгтээ юу яадаг ч тэгэл гэр мэртэй яг гэртээ яг би өгдөг нэсэн. Аа гэрийн ямар хүмүүстэй байгаагаас шалтгаалаад өөр болдог бах тий. Тэгээ энерги бас нэг таарна шүү дээ. Тийм. Тэгэхээр бас яг ингээд нэг юм болоод юм өгөөд байдаг. Тий, яг ингээд бас хитрхийх ингээд энерги ингээд өгөөд тахлаар ингээд ядардаг шүү дээ. Хасаа ярьсанчлаа. Тэгэхгүй яг юм энергийн таараад тэрийг ингээд цогцолж хүлээж авдаг нэг хавх сорохгүй. Хамтдаа ингээд солилцдаг байвал бас байдаг те яг ингээд эргэтгэж гэх юм уу. Тэнцүү. Тийм магадгүй. Үгүй аваатай солилцчээдэг. Тэгэхээр бас ингээд гоё хөрх яваад идэг. Тэгээд тэнгууд зарим хүмүүст болохоор үгүй гэж чижсэн ч гэсэн хүлээж авдаг хүмүүс байдаг те. Ингээд так хаачдаг. Тийм үгүй авахгүй наадах чи авахгүй ч өөр авах начууд над хэрэггүй гэж. Тийм хүмүүс байдаг. Энэ ямар хүмүүстэй уулзахаас л ер нь нэг шалтгаалал юм байна л та. Хүмүүсийнх нь өөрсдийнх нь энергийн тэр нэг юмнууд л байдаг байх л та. Бол гэрийнхэндээ бол өгдөг. Тий. Хүүхдүүд гэхдээ ер нь хөвчлөө өвдөм санагдаад идэв ч надаа. Тийм ба. Хүүхдүүдтэй ч ингээ хүүхдүүдийн дотор л стаж ингээ баахан жижиг юмудтай гэл ингээ байж идэв санагдаад ч надаа. Би хүүхдүүдтэй хамт байхаар энерги сорж байгаа юм шиг мэдрэмж авдаг гэсэн. Үгүй би шиг болчихсон битрүүч авдаг. Гэтэ тэд нар ерөөсөө ядардаггүй гэжтэй. Би тэгтээ харилцсан байдаг бахан хүүхдүүдтэй. Чи чинь нас ан маань үзэлцээ хэрэлдэт идэм байх ч л. Тийм би бол хүүхдүүдтэй амар ер нь гайгүй таарад байт юм аа. Тийм уучраа ингээд гайгүй олцсон малцаад байна. Тийм хүүхдийг бас нэг юм хүүхд гэж хараад байдаг юм аа. Гэтэ хайр хүргээдтэй. Хүүхд бас айлтчгүй л нэг юм хайр хүргэдэг л дээ. Тийм цаанаасаа л нэг юм нөгөө нэг дотоод хүүхдтэйг уулздаг шиг нөгөө нэг тэгээд дотоод хүүхд нь яг ил нэмд байгаа. Амьд байгаа чаашаа юм би үгчдэг. Нана ил байгаа юм шиг байгаа болохоор амар хайр хүргэдэг баха. Тийм хөөрхөн. Зүгээр л яасан гэж хэлж байгаа нь хүртэл хайр үргэмтэй. Манай киноны охин за 5 настай охин тоглосон байхгүй юу? Үнэхээр хайр хүрмээр. Үнэхээр хөөрхөн за. Үнэхээр байгаа л хөөрхөн. Гэтэ одоо юу гэдэг чинь нэг юм за муухайгаар хэлэхэд царай зүсээр нь одоо ингээд харахад ингээд нэг юм том нүдтэй өндөр юм хамартай нэг юм цаартай нэг юм хөөрхөн хүүхэлтэй хүүхдүүд байдаг штэ бас нэг юм царайлаг гэдэг ч юм уу хөөрхөн ч юм уу тийм биш. Зүгээр л яг нэг юм хөөрхөн хөрслөг боор зүгээр л нэг юм хөөрхөн ингээд харахад юм хөөрхөн. Гэтэ цаанаас нэг энерги нэг тийм игдүүтэй нэг юм хайр хүргэн хараал юмэр тий сонсоол юмэр тий юу хэлээд байгаа юу яриад байгаа юм сонсоол юмэр. Тэгээ бас нэг эцэг их амар хөөрхөн хүмүүжилцээ санагдсан надад. Ер нь тэгээ бас нэг яг нөгөө залуу эцэг ихтэй хүүхдүүд нэг юм сонь дараа төлөв бид юм санагдчих надад. Хитрхи та залуу эцэг ихтэй хөөрхөн амтыг нэг тоодгуулах л та ээж аав нь. Тэгэхгүй надад нэг амар тийм хөөрхөн хүмүүжлтэй санагдчих манагцсан. Амар хөөрхөн юмсан. Тэгээд бид хоёр өөрсдийнхөө нүг тоглуулсан ба тэр бүстэй амар болох байсан юм лээ. Бүр ямар азар танихгүй хөх тоглуулсан ёо. Танихгүй хөх тоглуулахад л амар болсон. Тий. Дай басаа. Тэр хүүхдийг арай л том хүн шиг үнэлсэн байсан юм байлээ. Эцээс хүүхэд л гэдгийг мартсан. Тэгээд том хүн шиг бодоод исэн чинь хүүхэд л байсан. Тэр хүүхэд уусаал хүүхэд чинь. Би хүүхэд гээд яг шууд цөм цөхөж өө заа. Дөр шууд алгадуулаа за чиний дураар болно. Тэглгүй авах те чиний чинь хүүхчүүд энэ бит хоёрыг уучлаарэ гэж шууд буулт хийж байгаа. Тэгжээч нэг аргадан байж зураг авсан те.
Эсвэл бүр галзуурсан явдсан шүү дээ. Йоо юу болоод байна гэж бүр ингээд юм тогтохооргүй болцсон байж шүү дээ. Йоо. Бүр ингэсэн тийм. Уусаа амар хүргөө дарсан те эхний хідэн цагт бүр амар мундаг томоотой байсан. Би бүр гайхсан хүүхэд байгаа үгүй мэддэхгүй. Тэгж байгаа л бүрхэн амтан сүултээ тэгээл угаасаа ямар ч хүүхэд юм л дээ. Дургуунч хүрнэ, уурнч хүрнэ, ядаргаатай санагдана. Зураг авалт гэдэг хүн чинь хүүхэд байтугай том үнд ч ядаргаатай санагдана. Тэлгүй яадын тэнд байгаа том хүмүүсүүд нь өөртөө нэлгатлаа. Хүүхдтэй өртөө. Тэгэл ажил явагдаж байгаа байхгүй юу? Йоо. За яах вэ? Яа зүгээр юм. Надад зүгээр юм ямар ч юм хүндлэл, ямар ч нэг юм хариуцлагатай ч юм уу нэг тийм яг бид хоёр ингээл гуйж гушаал мөнгө төгрөг өгөхгүй тэр хүмүүсийг ингээл ашиглаж байгаа юм л та. Тэгтэл тэнцээ бас бүгд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь сетэн дээр нэлгатлаа таал. Тэгэл тэр жоохон охин үртэл тэр хүүхдүүд тэр том хүмүүстэй саадуулахгүй тулд буруу хараад тэр ч одоо 11 цагаас хойш 1 цаг хүртэл сууж байгаа аахгүй юу хүүхэд 5 настай хүүхэд зүгээр л өнөө тоглоом тий. Тоглоод буруу хараад барби өгцөн. Тэгэл тэр хитэн барби гараа ингээд орон дээр буруу хараад суудсан. Битгий хин рүү ч хараараа гэж хэлсэн. Тэгэл тэнцэн тэр хүүхэд ингээд тоглоод ингээд байж хаад нөгөө охины зургийг авахаар болоод ирсэн чинь нөгөө томчууд нь унтснаа хурхиж мөрхраад тэгэл Тэгээ ер нь бол кино зурган дээр унтна гэдэг чинь өөрөө маш том одоо юу гэмдээ арчаагүй зүйл гэх юм уу? Тэгж хүлээж авдаг заяадаг одоо typical их киночд. Гэхдээ яг хуу мэрэгжлийн хүмүүс дээрээ л тийм мэрэгжлийн хүмүүс дээрээ л дээ. Гэхдээ яг хуу би тэр талаас нь бол харж би бол нэг имзэглээгүү. Мөөг бол айгүй имзэглээд жоохон нэг юм дурамчхан байсан тий. Яг хөө гэхдээ би яг чамайг сая тгээ ярихад яг бодлоо л да тэгдэг байсан юм байна гэд. Тэгээ ингээд зураг авалт ингээд явагдаж хахад ингээд хин нэгэн багийнх нь хүн унтаж мунтсан байх юм бол ингээд амар доогж шоглдог. Нөгөө нэг дахиж тэгүүлэхгүй тулд. Тэгээ дуг нь бол кино зураг авалтанд бүгдийн маш өндөр анхааралтай байх хэвээр. Хаана юу болж байгаа бүгд мэдчих хэвээр. Хизээч юу ч болж магадгүй дагдаг байхгүй юу? Тэр чи яг юм тийм тэгээд аавраа дагаа явцдаг тий. Одоо хүн ингээд хажууд тайван юм унтаад ингээд амьсгалын тэр чимээг сонсгоод хүн бас ингээд тайвшраад тэгээд ингээд таад юм унтах инстинкт нь унтах юм тайвшруулах ингээд жогчдаг. Тэгээ ингээд тэр чигтээ кино групп яг ийм уналтанд ордог байхгүй ингээд. Уг нь бол байн гарцганаад ингээд ирч хүчтэй байж ах хэвээр хүмүүс чинь. Тэгээд ирэхээр болдоггүй. За тэгээ явах те дараа нь одоо тэгэл хүмүүстэй анхааруулж хэлээ да те. Тэгснээр одоо өөрөө подкастн дээр унтах гэж дэнэстэй ингээд. Өөрөө хит чившээчүү сая. Харин тийм ээ. Хүн ийм ухаагаад ийм шүү. Өөрийнх нь цаг дуурайад өөр хүний цаг дуурж исэн бол тэнцтэй юу болж явах байсан болоо өстой нэрээ уцны хаан дууг унтраа гээд ахчин махчин гээл. Тийм болох байсан чинь өөрийнх нь цаг дуурсан чинь нөө. Ингиш миний хой. За тийм ээ. Тэгээд чамд тэгээд найруулагч их ямар байв да? Гэтэ нөгөө яг үндэ айгу юу байсан? Анхных гэж орж ирэхгүй л ясал та. Тэгээд өмнө чинь чигтээ ус зөндөл олон ялчгийн шорт фильм хийсэн байсан мэт тий. Тэгээд нөгөө нэг тайзны бүтээл дээр жинхэнэ нөгөө нэг ааш маш гаргаж магаал ийм харцаад ингээд үзээд ингээд гисэн чинь нэг юм юу лээсэн. Яг ажил явагдчихээн гэсэн юм аа. Одоо алийг авах үлээ, яах үлээ гэсэн нэг юм тийм л юм бодлоод ингэж заяас дараагийнх нь юу вэ? Одоо энийг авчвал тэхвэлүү, тэрийг авчвал тэхвэлүү. Одоо ингээд тэгэндээ заяас эн чинь монтажнда орохоор яаж авах вэ? Ингээд хөлөв тэхвэлүү. Ийм лээ гэл нэг ийм л мэдрэмжтэй байсан. Тэгээл
Тэг ер нь тэгэл юм шал өөр юм заад энэ нь дуусгаа тэгэл одоо хуулгаа яаж авнаа мавнаа юу үлдээг байгаасаа магаасаа гэж тийм хүмүүсээ яаж хүргэж хүмүүх үү цаа зин тэгээ нэг юм амар их өөр төлөвлөлт бүх хүмүүсээ л тэгж бодсон. Надад ч зичлэх юм байна уу? Мэдрэмж бол аваагүй л юм байна. Харин тийг ажил гэж бодвол Яг ажил гэж удаа тэгвэл хоёул айгуул яг мэргэжлийн ажилласан юм шүү. Про юм шүү. Харин тийм гэтээ ялч нөгөө нэг хоёулахнаа одоо бүх зүйлсээ мэдчихсэн хүмүүс нь Өөр нэг мэдчихсэн байхгүй. Тийм болохоор яг хуу дүрс дотоо авсан байлээ. Тэрийг шотлистэн дээрээ тэглэлээсэн. За яг хөө. Тэгээ шотлистийн цаас нар өн битсэн юм би. Бицсэн юм уу? Тийм бүр битсэн. Маркераар. Чи яг хэлсэн шүү дээ. Тэмдэглээрээ мартчих шүү гээд. Хоёлаа нөгөө нэг цай ууж хахад би очих юу за ингээд бир бол авчмаа гэсэн чи тэгээ гэжсэн. За цайны дараа бол дуусгаад бүх юм дуусны дараа тухтаа авчээ гэсэн чи одоо над чи яг март шүү чи бичээрэй гэх. Тэгэхээр би өнөөрэ за бичээ гэ. Тэгээ би яг ингээд гэрийн бир бол авах гэдэг том хар маркераар шотлистэн дээр бичээ. Тэр тэгсэн юмнээсээ л мартсан. Хоёлаа гэхдээ юу яах вэ дээ? Хоёлаа ер нь одоо ингээ өөрөө өөрсдөө зовоож махраасаар агаад хүмүүст ингэж ажил хуваарлж өгч нэг тийм чадвар тутмаг байгаад байна уу гэж би бодлоо. Өөрсдөө л нөгөө нэг зовоогоод өөрсдөө л махруулад. Тэгээд хэрвээ хоёлаа хоорондоо ярилцаад за окей бир олоо авах юм байна. Гэтэ өөртөө тэмдэглэхгүйгээр хэрвээ ганаад хэлсэн байсан бол ганаад тэрийг нэхэх л байсан. Ганаад хэлсэн байсан. Хэлсэн байсан юм уу? Нөө ганаа. Хөөе, болохгүй шүү. Төгсөн ба төгсөн. Бидний бүр тийм тарим уу. Оо ганагш. Тэгээд тэд нар чинь сетэн дээр ирээл тэр өдрөө л юу хийх гэж байгаагаа мэдж байгаа хүмүүс. Тэгээд нөгөө тэр хүмүүстэй сайн итгэж чадахгүй байсан гэж байна. Ер нь л тэгэж ажиллах болвол ер нь л бол pre-production дээр хамт суух л. Тэгэхээр бас мөнгөтэй байх л тэр хүмүүс цалин өгөх л ёстой болчих болно л да. За яг уу. За ланчны цаг дуслаа явж юм ээ. За тэгээд тэгээд бид хоёр нь явж гоё ланч идлээ. Тэгээд сонин сайхнаас гэвэл одоо тэгэл манай зураг авалт байна. Дэлдэн гээд хүн маань зэм хөрхөн комент бичсэн байсан. Баярлаа. Тэгээс өөр зөндөө олон хүмүүс зөндөө олон хөрхөн комментууд бичсэн мэл бид хоёр тэр болгоныг уншиж амар их гэдэг шүү. Тэ. Keep going. Та нарт ихтэй өмнөх дугаар дээр хэнийг зочноор өрхөө гэдэг дээр ерөөсөө комент бичээгүй байсан шүү. Тийм нэрээ. Тэр юм мэдмээр байна. Тэгээ би яг тий наатач талаар ярьчих сайн бай санууллаа. Энэ сая Рузигийн талаар ярьчих тий Рузи юм уу Рузи? Руза. За. Рузи. Тэр эмэгтэй ингээд одоо оруулаад тэгээд нэг юм цензургүй гэх юм уу тий нэг юм фэнүүд нь одоо тэр хүнээс асуудаггүй асуулт ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсүүдийг асуусан болохоор нэг юм тийм дотн ярилцлага өрнөсөн байгаа байхгүй юу? Тэгээд одоо тэр шиг одоо хоёлаа ер нь бол нэг юм одоо хүмүүсийн хоорондын хоёлаа ер нь ингээл юмнуудаа хөвчлээ ингээд сонсон бол хүмүүсийн хоорондын харилцаа хувь хүний өөрийнх нь юм бодол мэдрэмжийн талаар айгүй их ярьдаг шүү дээ тий. Тэгээд яг нэг юм та яг нэг хүн санал болгоод үнэхээр тэр хүнийг оруулъя гэх юм бол бит хоёр бас тэр хүний хүүхэд насны дурсамжтэй юун дээр ингээд эмзэгэлдэг, юуг талархаж хүлээж авдаг тэ нэг юм гүнзгий гоё тэр хүнийг ингэж уудалсан юм асуулттай нэг тийм гоё юм ярилцлага болох байхгүй юу? Тийм тэгээд бит хоёр өөртөө ингээд дор мэдээд нэг хүн аваад ирээ гэхлээр нэг юм сонсогчгүй ч байх юм л үү те. Тэгэхээр яг нэг эхний ээлжинд олон хүний саналаар ямар хүн оруулвал зүгээр байх юм болоо гэсэн үднээс залуу уран бүтээлч байх хэрэгтэй юм уу? Эсвэл яах ч вэ? Тэр талаар сайн мэдэхгүй байгаа болохоор тайдас ер нь хүн нэг юм яг зоогоод санал болгоорой гэдэг аахгүй.
Тийм. Тэгээд санал болгох юм бол хоёр хүн л ер нь бол нэг хүнийг санал болгочих юм бол тэрийг чи одоо оруулна олоод оруулаад энд суулгах чинь гэж нэ. Хүчээр ч хамаагүй гэсэн. Киднап хийх. хатар мортой Хартар долгод нуурч юм өглөө. Авчирд энд суулгахснаа цорыг наавч юм аа. Амных нь нөгөө настай. За одоо яар. Хүүхэд хүүд асаа. юу вэ? Чи энерийг сордгоо юу? Чи вампир биш үү? Нээс юу вэ? Нэртэй. За бай бай. Энэ хүртэл сонсон та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Өнөөдөр нэлээд ядарсан байлаа. Тэгээд дараагийнхаа дугаар дээр ядраагүй сайхан орж ирэхийг хичээнэ. Bye bye. Шүлбэстэй сайхан хоол идэх.